Цистит гэж юу вэ? Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салс бүрхүүлийн өрөвсөл юм. Шээсний замын өрөвсөлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь цистит. Цистит нь эмэгтэйчүүдийн анатомийн онцлогоос шалтгаалan эмэгтэйчүүдэд эрчүүдээс их тохиолддог. Давсаг нь бөөрнөөс ялгарсан шээсийг цуглуулж хадгалдаг булчинт бүцэдтэй эргэтэн. Давсагнаас шээсний сувгаар дамжин шээс биеэс гадагшлана. Ерөнхий шинж. Хүйтэн гадарга дээр суухгүй байх, дулаан хувцлах, ариун цэврийг сайн сахин цистит үүсгээс тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг. Гэвч энэ мэтээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар байтал эмэгтэйчүүдийн 50-аас илүү хувь нь давсагны өрөвсөл буюу цистит гэгч цаагүй зүйлтэй тулгарч улмаар давсагны эдийн өөрчлөлт зэрэг таагүй үр дагаварт хүргэдэг. Иймд циститийг цаг алдалгүй танин илрүүлж байх нь маш чухал. Циститийн хэлбэрүүд халдварын шалтгаанд цистит буюу цочмог цистит, халдварын бус шалтгаанд цистит, интерстициал цистит, эмийн шалтгаанд цистит, туяа эмчилгээний шалтгаанд цистит, гадны биетийн шалтгаанд цистит, химийн бодисын шалтгаанд цистит. Цистит нас хүйсийн хувьд дараах онцлогтой байдаг. Эмэгтэйчүүдэд цистит эмэгтэй хүний шээсний сүв ердөө 4 см урт учраас гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг. Эрэгтэйчүүд болон ахмад настангуудад нас агсан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Шинж тэмдэг. Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүүгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлгээр явж лабораторийн илүү нарийн онцлогоо хийлгэх хэрэгтэй. Цистит үүсэх шалтгаан. Цистит үүсгэд хүргэдэг олон шалтгаан бий. Дурдвас цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй бэлгийн замын халдварт өвчин, хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид, ангийн, хорхойтсон шүд, үтрээ болон гидсний бактери гүйжил зэрэг өрөвслийн архаг голомт байдаг. Хурц Хэд ойрхон шээс хүрсний дараа гарч байгаа шингэн бага хэмжээтэй байх, шээхэд өвдүүлэх, шүн дөлөөр эсвэл үүрээр барьж дийлэхгүйгээр хүчтэй шээс хүрэх, цавны орчим эвгүй оргих, заримдаа өвдүүлэх, шээсний сүв агших, биеийн халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх, шээс эвгүй үнэртэй болох, шээс булангартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүнийг шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэмэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлтөд хутгаж болохгүй. Шээсний дараа тус тусах, шээсгэд хүндрэлтэй болох, шээсний сүвнээс эдээс ядгалтас гарч болзошгүй. Эмчилгээ.
Юуны өмнө мэрэгжлийн эмчийн заалт зөвлөгөөгүйгээр өөрийгөө эмчлэн гэдэг ялангуяа циститийн үед бараг байж боломгүй зүйл гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмчийн заалтгүйгээр өөрийгөө эмчлэхэд цистит нь эдгэрэлгүйгээр хэсэг хугацаанд дарагдаад архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрт орно гэдэг нь цистит гэнэт ойр ойрхон эсвэл цөөн илрэх зэргээр давсагны эдийг гэмтэн илэрдэг. Сэргийлэх. Өдөрт дор хаяж 8 аяга ус уух, мөн амьсны шүүсийг 1 стаканаар өдөрт уух нь циститээс сэргийлдэг. Гэхдээ яг бат нотлогоо өгөөгүй энэ амьсны шүүсийн тухайд 0 орсны дараа эмэгтэй хүн үргэлж бэлэг эртнээ урдаас нь хойш гэсэн дарааллаар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Сул болон дааван дотор хувцас чухал шүү. Цочрол өгдөг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээх. Өтрээний цацлага, байрны түглэх гидмит зүйлсээс зайлсхийх, шүршүүрээр битгий шүршээрэй. Мөн цочрох магадлал өндөр.